Өнөөдрийн хичээлээр насан туршидын хооллолтын талаар ярилцъя. Хүн эрүүл мэндээ хамгаалж өөрийн нас, бие махбодын онцлогтой тохирсон хэмжээний шинж бодисуудыг хоолороо тогтмол авахын тулд зөв хооллох хэрэгтэй. Хүний амьдралыг наснаас нь хамааруулж дараах мөчлгүүдэд хуваадаг. Нялх хүүхэд, бага насны хүүхэд, өсвөр насны хүүхэд, насанд хүрэхсэд, за энэ дотроо бас жирэмсэн ба хөхүүлэгчүүд, за ахмад настан гэж. За хүний амьдралын эдгээр мөчлөг тус бүрийн физиологийн хэрэгцээ өөр гэдэг учраас хоолоор авах илчлэг болон шинж бодисуудын хэмжээ өөрчлөгддөг. Монгол улсын хүн амын хоол тэжээлийн зөвлөмж хэмжээг эрүүл мэндийн яамнаас боловсруулж баталдаг. Насанд хүрэхсэд гэж 18-аас 59 насны хүмүүсийг хэлнэ. Энэ насанд шинж бодисуудын хэрэгцээ харьцангуй тогтмол байдаг. Зөвхөн хөдөлгөөний идэх болон хүүснээс хамаарч шинж бодисын хэрэгцээ өөрчлөгдөнө. Энэ насны хүмүүс жингээ хэвийн байлгахад анхаарч тавгийн зарчмыг баримтлан зөв зохистой хооллож хөдөлгөөний идэвхтэй байх нь чухал. Биеийн жинг хэвийн байлгаж халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд насанд хүрэхчид өдөрт 400 граммаас багагүй хүнсний ногоо жимс жимсгэн хэрэглэх нь зүйтэй гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн талаар өмнө бид тайлбарлсан. Монгол улсын эрүүл мэндийн яамнаас насанд хүрэхчид хоногт 500 г хүнсний ногоо жимс жимсгэн хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд үүний 300 г нь хүнсний ногоо, 200 г нь жимс жимсгэн байх ёстой аж. Хоолндоо аль болох олон төрлийн өнгийн ногоо хэрэглэх нь эрүүл чирэг, эрч хүчтэй амьдралын нэг тулгуур юм. Насанд хүрсэн хүн өдөрт хэрхэн 400-аас 500 г ногоо хэрэглэх вэ? Ногоог хэрэглэх хэмжээг илүү тодорхой болгож хэмжилтийг хэлбэрчлэхийн тулд нэгжээр илэрхийлдэг. За тодорхойлбол 80 г хүнсний ногоо жимс жимсгэнийг нэг нэгж гэж үзэж болно. Нэг нэгж хүнсний ногоог хэрхэн хэмжих вэ? Хэрцэн ногоо 1 аяга, навчит ногоо 2 аяга, ногооны шүүс 180 мл, хатаасан ногоо 30 г нэг нэгжтэй тэнцэнэ гэж үздэг. Үүнээс тооцоолбол 400 г хүнсний ногоо жимс жимсгэнийг нэгжиж шилжүүлбэл хоногт 5 нэгж болно. Үүний 3 нэгж нь хүнсний ногоо, 2 нэгж нь жимс жимсгэн байна. Тэгвэл Монгол улсын зөвлөмжөөр 500 г ногоог нэгжиж шилжүүлэхэд 6 нэгж орчим ногоо болж байна. За тэгвэл хоолоо хэрхэн ногоогоор баяжуулах вэ? Өглөөний хоолнд жишээлбэл ногооны зуурш, салаад, жимс ногоотой смути хэрэглэж болно. Өдрийн хоолнд ногооны хачиртай үндсэн хоол, ногоо ихтэй хоол, эсвэл ногооны салаадыг хамт хэрэглэх нь байна. Оройн хоолнд ногоотой шүл, смути, ногооны салаад хэрэглэх боломжтой. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Та эрч хүчээр дүүрэн эрүүл байхын тулд олон төрлийн ногоо тогтмол хэрэглэж зөв хооллоорой. Дараагийн хичээлээр хамтдаа шинэ зүйлийг сурцгаая.